За би нэг зүйлийг ойлгоод тэгээ миний амьдралд маш их өөрчлөлтүүд гарч эхэлсэн. За тэгвэл энэ юу ойлгосон юм бэ гэдгийг хэдүүлээ энэ видеогоор ярилцъя. Тэгээ танд ч гэсэн бас маш их хэрэг болно гэж би итгэж байна. За миний анзаарснаар энэ дэлхий дээр ерөнхийдөө хоёр төрлийн мэдлэгтэй хүн байна уу гэж ер нь анзаарагдсан. За тэр нь ямар төрлийн хүмүүс вэ гэхээр эхнийх нь бол generalist буюу одоо ерөнхий мэдлэгтэй хүн. За нөгөөх нь болохоор specialist буюу ямар нэгэн чиглэлд одоо нарийнсан, нарийн мэргэжилтэд expert гэж хэлдэг. Одоо ийм төрлийн одоо хоёр мэдлэгтэй хүн байна уу даа гэж ер нь анзаарчихсан. За generalist гэдэг нь яг ямар хүний хэлээд идэх юм бэ гэхээр ерөнхийдөө нэг багсаг түүх гадралдаг, за IT засаг шиг юм уу, урлаг, спорт, соёл гих мэтчлэнгээр ерөнхийдөө ингээд багсаг энд тэндээс ингээд юмнууд ингээд мэддэг. А гэхдээ яг нэг чиглэл рүүгээ ингэж нарийнсч орсон одоо тийм мэдлэг хуримтлуулсан одоо туршлага юм байхгүй. Иймэрхүү хүнийг бол generalist гэж нэрлэдэг. За харин specialist нь болохоор яг нэг чиглэлээр барьж аваад тэрэндээ маш олон жил одоо ингэж ажилласан, туршлага хуримтлуулсан ийм хүмүүсийг одоо specialist, expert гэж нэрлэдэг байгаа. За тэгээд generalist, specialist гэдэг ийм хоёр одоо мэдлэгтэй ийм хүмүүс юугаараа ялгаатай юм бэ? Юугаараа давуу талтай юм бэ? Ямар одоо ялгаа байгаа юм бэ гэхлээр generalist гэдэг хүн бол ер нь энэ хорвоо дэлхий дээр хаасаагүй байгаа. Яг одоо адилхан биш ч гэсэн ер нь ойролцоо юм хүмүүс бол хаасаагүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр generalist гэдэг хүн нь одоо цаг цайл дээр гараад ирэхээр бусадтаас ялгарх юм байхгүй. Бусадтай өрсөлдөх чадвар сул, өрсөлдөх чадвар байхгүй. Ийм хүмүүс гэсэн үг. Яг тэгвэл нэг нь нөгөөдхөө нөхөд ингээд яваад байдаг. Маш олон одоо иймэрхүү хүмүүс байдаг болохоор ингэж байгаа. За харин нөгөө талд нь specialist буюу ямар нэг юм руугаа нарийнсан одоо ийм нарийн мэдлэгтэй туршлага хуримтлуулсан хүмүүсийн хувьд бол зах зээл дээр өрсөлдөх чадвар маш их. Яагаад гэвэл яг тэрэн шиг хүн хорвоо дэлхий дээр хоор байдаг учраас тэгж байгаа. За жишээлх юм бол одоо specialist дээр те одоо нэг жишээ аваад ярих юм бол те болд гэдэг нэг залуу байлаа. За энэ болд болохоор одоо мэдгүй онлайн худалдааны чиглэлээр, e-com-ийн чиглэлээр маш олон жил ажилласан, энэ дээрээ туршлага хуримтлуулсан. За тэр дундаа paid ad media buyer буюу яг юм төлбөртэй платформуд дээр Facebook, Instagram, TikTok, Twitter, Pinterest гэдэг юм уу, иймэрхүү төлбөртэй юм платформуд дээр яаж одоо төлбөртэй зар сурталчилгаа, paid advertisement явуулах вэ гэдэг бүр ингээд нарийнсан юм чиглэлээр маш олон жил ажилласан, туршлага хуримтлуулсан юм хүн байна гэж бодъё тий. Тэгвэл энэ хүн бол хорвоо дэлхий дээр маш цөөхөн байгаа. За миний одоо мэдж байгаа гэх юм бол одоо 2-3 л хүн одоо жишээлбэл санаанд орж ирж байна. Ийм хүн бол бүр Монголд байхгүй гэдэг боддоо. Тэгэхээр бол энэ specialist гэдэг ямар нэг юм руугаа нарийнсан чиглэлийн хүн бол ямар их цөөхөн байдаг вэ гэдгийг бол гадарлаж байгаа бах. За би хэдэн жилийн өмнө бол яг ийм generalist хүн байсан. Надад бол яг бусдад ингээ гайхуулаад ах юм байхгүй. Ерөнхийдөө нэг багсаг энэ тэндээс нэг жоохон сонсон, дуулсан, уншсан ийм мэдлэг хоримтлуулсан. А гэхдээ яг нэг чиглэл рүүгээ нарийсаад, мэрэгчээ, тэрэндээ туршлага хоримтлуулсан ийм юм байхгүй байсан. За тэгэнгүүт надад яг marketplace дээр зах зээл дээр гарч ирээд надад ийм skill, надад ийм ур чадвар, туршлага байна. Би энийгээ зах зээл рүү ингэж нийлүүлээд, ингэж зараад би зах зээлээс буцаагаад ингэж одоо мөнгөөр одоо сольж авч болох юм байна гэдэг надад ийм гарт баригдахаар юм ерөөсөө ур чадвар юу ч байхгүйсэн. Тэгээ би тэрийг анзаараад за ер нь бол би ямар нэгэн одоо юм өөрөө юм ур чадвартай болох хэрэгтэй байна, скиллтэй болох хэрэгтэй байна. За тэрэн дээрээ бүр маш сайн нарийсаад олон жил тэрэн дээр ажиллаж ийж, туршлага хуримтлуулж ийж тэр амжилт гэдэг юм тэр зүйл дээр нь хүрх юм байна. Тэгэхгүй бол зүгээр ингээд яваад ах юм бол болохгүй байна гэдгийг би ойлгосон. За тэгээд би ямар чиглэлд одоо явах хэрэгтэй юм бэ? Яавал одоо тэгвэл би өөрийнхөө одоо энэ филдээ сонгох хэрэгтэй юм байна. Би яг ямар филд рүү явж нарийсах хэрэгтэй вэ гэдгээ ингээд судлаа, сонирхоод ингэж явж байгаад тэгээд одоо яг азарч гэх юм уу, e-com гэдэг ийм салбартай холбогдоод тэгээд энэндээ дуртай болоод дурлаад энэ салбар руу одоо ингээд гүнзгийрээ нарийсаад явъя гэдэг ингээд шийдээд явсан. За тэгээд мэдээж ирэг шууд энэ салбар руугаа хоронгуутал одоо тэр амжилт гэдэг юм мэдээж ирэг ирэхгүй. За тэгээд эндээ маш олон жил явж ийж, туршлага хуримтлуулж ийж, олон юм сурж ийж баг багаар ингээд өөрчлөлтүүд ингээд гарч эхэлсэн.
За тэгэхээр одоо миний юу хэлэх гээд байгааг бол та анзаарж байгаа баха тий. Хэрвээ та одоо амжилтанд хүрмээр байна тий. Айтайхан одоо гайгүй сайхан амьдрмаар байна гэж бодож байгаа бол ямар нэгэн зүйлд одоо эксперт болох хэрэгтэй, спешиалист болох хэрэгтэй. Тэр зүйл рүүгээ ингээд маш олон жилийн туршлага хоригдлуулж, ажиллаж, юм сурч, мэдлэгийг хоригдлуулж байж одоо тэрний дараагаас амжилт гэдэг юм бол гарч ирнэ. Харин та зүгээр энгийн амьдрмаар байна. Надад бусдаас нэг ялгараад байх сонирхол байхгүй. Би зүгээр жирийн сайхан тайван амьдрмаар байна гэх юм бол хамаагүй та болно. Та generalist мэдлэгтэй хүн байж болноо. За тэгээд specialist, expert гэхээр одоо заавал нэг амар сүртэй юм бодох хэрэг байхгүй. Энэ бол юу ч хийж болно те. Ургамал судлаач хийж болно, эмч хийж болно, багш хийж болно. Бүтээгдэхүүн дизайнер хийж болно, веб дизайнер, product designer, видео эдитер гих мэтчлэнгээр хүссэн одоо чиглэлдээ байж болно. Гэхдээ тэрийг бүр маш сайн одоо ингээд судалж нарийсч явах хэрэгтэй. Би бол одоо яг юм e-com салбарын хүн учраас энэ дээр одоо ямар одоо юуны байд. E-com гэхэр бол маш том одоо юм юу байгаа, сэдв байгаа. Тэгээ энэ дотор ингээд хуваагдаад зөвхөн одоо landing page CRO буюу conversion rate optimization гэдэг юм ойлголт байдаг. Яг хүн ингээд вебсайт руу н ороод ямар кнопкн дээр нь дараад яагаад энэ кнопкных нь өнгөнд, фонд нь ямар ойл хүмүүс илүү худалдаа авалт хийж ийнэ гэдгийг бүр ингээд судлаад яг тэр нь зөвхөн тэр чиглэл дээр нарийсан юм экспертүүд жишээлбэл маш их байдаг. Тэгэхээр ингээд яг ямар өшөө ил юм детальны болох тусмаа тэр нь сайн. Яг тэгвэл яг тэгж детальны болж ич тэр хүн өшөө илүү бүр маш нарийн гүнзгий тэр луг орж илүү тэр юм аа ингэж сайн судалж ингэж явдаг анзаарэгдсэн. За тэгээд энэ одоо зүйлийг би ойлгосны дараагаас ерөнхийдөө миний амьдрал маш олон юм сайн юм өөрчлөлтүүд гарч ирсэн. Яг тэгвэл би олон юм руу өсчихээ болсон. Энд ч болох юм уу, тэр ч болох юм уу, энийг нэг хийгээд үзгүй, энийг зүгээр ч юм уу гэдэг олон юм руу ингэ өсчихгүйгээр яг нэг чиглэлээр барьж авал яг тэгэл тэрэндээ тууштай ингээд мэдлэгээ улам хоригдлуулад, улам одоо тэрэн дээрээ сайн ажиллаад ингээд яваад байхад аяанда ингээд миний амьдралд ингээд сайн юм өөрчлөлтүүд гарч ирсэн юм. За одооны залуучуудыг бас ингэ хараад яг миний тэр өмнө гаргаж ирсэн 6-7 жилийн өмнө гаргаж ирсэн ийм алдааг ингээд яг гаргаад байгаа юм шиг надад санагддаг. Олон юм руу өсчээд, жоох юм хийж үзээд, тэрийгээ болоод энэ худлаа юм байна. За одоо энийг хийгээд үзье, ингээд өсрээд явсараа л нэг харахад 5-10 жил өнгөрцөн байждаг. Тэгэхээр одоо тэххгүйгээр чи дуртай зүйлээ барьж аваад одоо юу одоо дуртай юм эсвэл зах зээл дээр юу одоо демандтай байна, хэрэгцээтэй байна гэдгийг нь олж хараад тэгээд тэрэн дээр ингээд нарийсад явах юм бол хэдхэн жилийн дараагаас маш их одоо сайн өөрчлөлтүүд гарч ирнэ шүү. За тэгээд энэ зүйлд бол те туршлага хоригдлуулна, ямар нэг юм дээр эксперт болно, мастер болно гэдэг юм бол маш их цаг хугацаа зарцуулдаг, төвчээр шаарддаг ийм зүйл байгаа. Тийм болохоор энийг аль болох эртнээс одоо эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол цаг хугацаа чамаа хүлээхгүйгээр өнгөрөөд өгнөө. Тийм болохоор аль болох эртхэн эхлээд тэрэндээ үнэнч байж, тууштай байж, дуртай байж ингээд тэр зүйл дээр эксперт болоорой. За тэгэх юм бол ганцхан Монгол гэлтгүүгээр дэлхийн үнэлэгдэхүйс хэмжээний ийм мундаг мэдлэгтэй боловсралтай хүн болно шүү. За тэгээд ямар чиглэлд нарийсхаа судал, сонго, тэгээд тууштай бай. Тэгээд явах юм бол амжилт гэдэг юм чи өөр амжилтан дээр очихгүй, чамн дээр одоо амжилт өөр ирнэ.